Энд үеийн мэдээ улс төрийн халуун үйл явдлын мэдээлэл эргэлж байна. За тэгэхээр төрийн ордонд өнөөдөр маш үйл явдал өрнөн улс төр халуун ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр манай сэтгүүлч Туул бол төрийн ордонд бүтэн өдрийн турш ажиллалаа. За оройн төргий. Оройн төргий. Нөхцөл байдал ямар хөө байна? За төрийн ордон маш их хөдөлгөөнтэй байх шиг байна тий. За тэглгүй яг хуу Монгол Ардын намын одоо даргын сонгуультай холбоотойгоор за Монгол Ардын намын одоо даргын сонгуульд өрсөлдсөн Монгол Ардын намын одоо нэр бүхий одоо улс төрчд гэх юм уу эдгээрийг тойрсон энэ асуудлууд бол сүүлийн 7 хоногийн турш халуун сэдв болж байна. За яг энэ үйл явдалтай холбогдуулаад өчигдөр орой Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооноос улсын их хурлын гишүүн энх хоёрыг одоо Монгол Ардын намаас хөөж байгаа ийм албан ёсны шийдвэрийг гаргасан гэдэг ийм мэдээлэл одоо зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явсан. За хяналтын ерөнхий хорооны одоо зарим одоо гишүүдийн зүгээс өгч байгаа мэдээлэлээр бол за нийтдээ 13 гишүүн одоо энэ одоо хороонд хуралдаж за нэг гишүүн нь татгалзсан, нэг гишүүн цагаан хуудас өгсөн. За нийт 11 гишүүний саналаар Монгол Ардын намын гишүүн, за улсын хурлын гишүүн Бэнх баярыг Монгол Ардын намаас хөөх шийдвэрийг гаргалаа гэсэн ийм мэдээлэл өгсөн. За гэхдээ энэ шийдвэрийг Монгол Ардын намын одоо гих улсын хурлын хэд хэдэн гишүүд эсэргүүцэж байгаагаа аль биесээр мэдгдсэн. За тэдний зүгээс бол аливаа одоо улс төрийн одоо хэрэгтэй холбоотой улс төр дүүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой үзэл бодлоо илэрхийлсэн энэ одоо асуудал дээр намынхаа гишүүний хөөхн за намын гишүүний одоо эрхийг зөрчиж байгаа үйлдэл за нөгөөдөөр хяналтын ерөнхий хорооны одоогийн бүтэц бол үндсэн хууль зөрчсөн учраас за гаргаж байгаа энэ шийдвэрээ эргүүлэн татах нь зүйтэй гэсэн юм байр суурийг илэрхийлсэн. За тэдний зүгээс бол хяналтын ерөнхий хороогийн шийдвэрээ эргүүлэн татахгүй бол за Монгол Ардын намын гишүүнчлээсээ татгалзах за улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгээс гарах хүртлээ одоо тэмцэнэ гэдэг ийм байдлаар мэдээлэл өгсөн. За тэгэхээр энэ 7 гишүүний мэдээллийг сонсоод эргээд ярилцгаая. Тэнд хоёр хүний асуудал яригдж байгаа. Нэгдүгээрт нь их баяр гишүүний одоо худал мэдээлэл өгсөн гэдэг нэг асуудал байна. Нөгөө талд нь амар ой салан даргатай холбоотой асуудал байна. Тэгэхээр хоёр хүний асуудал байхад гин буруугүй зарчим нь зөвхөн нэг хүн дээр үйлчлээд хуулиар одоо гин буруутай тогтоогдол гин буруугүй гэдэг зарчим нэг хүн дээр нь үйлчлээд нөгөө хүн дээр нь үйлчлэхгүй шийдвэр гарсанд бас харамсаж байгаа. 2024 оны сонгуульд Монгол Ардын намд Монголын ард түмэн дангаар засаглах эрхийг өгөхдөө энэ шударгаасыг тогтоох энэ авилгал ашиг сонирхолтой бол Монгол Ардын нам хатуу тэмцэх юм байна гэдэг энхүүр сайдын хийсэн энэ үйлдэлүүдэд итгэж цаашид тэмцэх юм байна гэдэг үндслээр Монголын ард түмэн бас санал өгсөн гэж бид ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид энэ зарчмаас ухарч байна. Одоо мэдээлэл өгсөн, ярилцлага өгсөн их хурлын гишүүнийг жишээлбэл намаас хөөсөнтэй холбоотой нам доторх хагарлын өвөд хаалгыг бол нэлээд хүчтэй нээж гинэ гэж ингэж үзэж байна. Өчигдрийн шийдвэрийг 300 гаруй мянган одоо гишүүнийг өөртөө игнэндээ нэгтгээд байгаа Монгол Ардын намын нийт гишүүд дийлэн холонхын саналыг байр суурийг илэрхийлсэн шийдвэр гэж бид нар харахгүй байгаа. Өөрөөр хэлбэл хяналтын ерөнхий хороо энэ одоо гаргасан шийдвэрээ эргэж харахгүй тохиолдолд бидний хувьд улсын хурлын дахь одоо Монгол Ардын намын бүлгээс түнчлэн цаашид одоо Монгол Ардын намаасаа одоо гарах хүртэл ийм одоо шаардлага тавина гэдгийг энэ одоо өнөөдөр албан ёсоор одоо мэдэгдэж байна. За тэгэхээр энэ улс төрийн энэ үйл явдлын гол бас нэг тод дүр байгаад байгаа нь энх хоёр гишүүн байгаа. Хууль зүйн төдөргийн сайдаар томилох ийм шийдвэр бол Монгол Улсын ерөнхий сайд гаргасан гэдгээ бол уршигдэр мэдэгдсэн. Тэгэхээр түүнийг томилох тухай асуудал нэг талд төрийн түвшинд бол яригдж байна. Нөгөө талд намын түвшинд бол намаасаа хөөгдөх тухай асуудал яригдж байгаа. Тэгэхээр энэ хоёр гишүүний хувьд энэ дээр өнөөдөр ямар нэгэн тайлбар өгсөн. За Монгол Ардын намын хяналтын хорооны шийдвэрийг бол бас хэвлэлээс одоо аль биесны мэдээлэл аваагүй. За ерөнхийдөө хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээлэл авсан гэдэг ийм байдлаар мэдээлэл хийсэн. За түүний хувьд бас энэ хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг үндсэн хуулийн одоо зөрчилдөд эрх зүйн чадамжгүй юм шийдвэр. За хяналтын ерөнхий хороонд хуралдаж энэ шийдвэрийг гаргасан нэр бүхий гишүүдийн 4-5 нь за нүүрсний сонсголд гэрчээр дуудагдаж байсан. За нүүрсний одоо гихийн гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм гишүүд байсан гэдгийг тодтогч хэлсэн. За хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалын хувьд бол яг одоогоор их хурлын одоо их хурл болон Монгол Улсын ерөнхийлөгчид танилцуулах энэ процесс одоо хийгдэггүй байгаа учраас ямар нэгэн одоо мэдээлэл өгөхгүй гэдэг ийм байдлаар одоо товчхон мэдээлэл хийсэн. Тэгэхээр түүний байр суурийг бас үзэгчдэд хүргээд иргэд болсон. Би нүүрсдэд хөөгдөхгүй.
Харин нүүрсчдийг эх орноос нь авна. Энэ өдрүүдэд их олон юм их тодорхой болж байна. Одоо өнөөдөр 3 дахь өдөр. Би яг 7 хоногийн өмнө одоо 3 дахь өдөр ярилцлага өгсөн. 7 хоногийн хугацаанд Монголын ард түмэн ялж байна. Яагаад ялж байна вөхөр хэн нь нүүрсчд, хэн нь нүүрсний хулгайтай холбоотой вэ гэдэг энэ асуудлууд улам бүр тодорхой болж байна. Өөртөө гарч ирж байна. Ичлэгдэж байна. Энэ ямар хэмжээний улс орны хэрсэн, эрх мэдэл сүлдсэн, худалдаж авсан ямар ч үнээр хамаагүй эрх мэдлийн оройд залрахаар улаарч байгаа гэдэг олон зүйлийг энэ өдрүүд илчилж байна. Энэ бол Монголын ард түмний ялт. Би сая хэлсэнтэй үндсэн хуулийн 39-р зүйлийн 4-р хэсгээр Монгол улсын ерөнхий сайдын бүр ирэх байгаа. Тэр бүр ирэхээ эдлэхийн тулд эхлээд үүргээ үлээх хэрэгтэй байхгүй. Тэр үүрэг нь юу вэ гэвэл Монгол улсын их хурл, Монгол улсын ерөнхийлөгчд танилцуулснаар их хурлд одоо танилцуулах нөгөө тэр засгийн газрын гишүүн орон гарсан гишүүнийг томилох эрх нь нэгддэг байхгүй. Танилцуулаагүй байхад энэ эрх нэгдэхгүй, энэ эрх эдэлж чадахгүй гэсэн үг байхгүй. Энгийн логикоор бол. Зүгээр ийм л зүйлийг би хэлмээрээ тэр зөрчсөн хэсэг асуудлаар бол хин нэгэнд хэлэх байхгүй. Хилцдэг асуудал юм шиг хилцэх асуудал гэж яриад бичээд байгаа юм. Гэтэл улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай бол хилцэх асуудлын жагсаалтыг баталдаг тов тогтоодог болохоос биш. Танилцуулах гэж байгаа асуудал тэр тусмаа үндсэн хуулиар ерөнхий сайдад олгосон танхимаа бүрдүүлэх тэр эрхт нь одоо хууль бусаар одоо халдаж хязгаарлаж болохгүй. Хэрвээ энэ одоо ойлголтоор явах юм бол бүтэн жил одоо энэ асуудлыг нь хойшлуулад ингээд тов тогтоохгүй яваад байвал ингэж одоо болохоор юм шиг тайлбарлаад байгаа. Ингэж болохгүй шүү дээ. За тэгэхээр эрх хөрөгч намын хувьд дотроо ийм хоёр том одоо хагаралтай улс төрийн ийм одоо үйл явц дундуур мэдээж сөрөг хүчний одоо улс төрийн үйл ажиллагаа явж орж ирнэ. Тэгэхээр сөрөг хүчин бол одоо өнөөдөр чуулганы танхимаа орхиод гарлаас гэдэг юм уу ийм байдлаар мэдээлүүд их явлаа л да. Яг тухайн ордонд ямар нөхцөл байдал үүсэж байгаа юм. За тэгэхээр өнөөдөр өглөө бол хүнсний тухай хуультай холбоотойгоор өнгөрсөн одоо өдрүүдэд Монгол Ардын намын бүлгээс чуулганы хуралдаанаас завсарлага авсан байсан. За энэ завсарлагын хугацаа дуусаад за бүлгийн хувьд бол хүнсний тухай хуультай холбоотой энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлцэх энэ асуудлыг оруулж ирсэн байсан. За гэвч одоо санал хураахын процесс явагдаж байгаа үед улсын их хурлд Ардсан намын бүлэг болон за Ардсан намаас их хурлд сонгогдсон энэ гишүүд чуулганы танхимыг орхиж гарсан ийм асуудал явсан. За ингээд улсын их хурлд Ардсан намын бүлгийн хувьд бол шуурхайн хуралдаа зарласан. За тэдний зүгээс бол өнгөрсөн одоо даваа гарагт Ардсан намын одоо улс төрийн зөвлөлийн өргөтгсөн хурлаас гаргасан энэ чиглэлийн дагуу бүлгийн хурлаа хийгээд за үндэсний зөвлөлөөс улс төрийн зөвлөлөөс өгч байгаа энэ чиглэлийг хүлээж авч байна гэдэг ийм мэдээлэл хийсэн. За тодруулах юм бол улсын их хурлын дарга амар баясгалангийн хувьд болон за Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдад одоо томилогдохоор яригадаад байгаа. Улсын их хурлын гишүүн их баяр нарын одоо гэмтэрэгтэй холбоотой байж болцсошгүй. За нэг нь одоо гүтгсэн байж болцсошгүй. Улс төрийн зорилгоор одоо өөрийнхөө албан тушаалыг олж авсан энэ мэдээлэлээ ашигтай буйд одоо нийтэд хэлж ярьсан гэдэг энэ үндслэлтэй ч гэдэг юм. Энэ олон нийтийг төөрөгдүүлээд байгаа энэ асуудалтай Ардсан нам ямар нэгэн байдлаар цэг тавих хэрэгтэй. За ядчил олон нийт итгэхгүй ийм хэмжээний тайлбар өгсөний дараа чуулганы одоо хуралдаанд оролцож явах нь зүйтэй гэдэг юм байр суурь хэлж байгаа. За ялангуяа их хурлын даргын хувьд бол одоо олон нийтийг одоо өмнө саммунд одоо нэлээ одоо газар авч ирсэн нүүрсний гэхийн том хэрэгт нэр холбогдоод байгаа учраас энэ хэрэгт холбоотой холбоогүй гэдгээр шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэний дараа их хурлыг даргалах ёстой гэсэн ийм байр суурийг илэрхийлээд байгаа. Ерөнхийдөө эд хоноглолтод амар баясгалан даргын хувьд бол улсын хурлыг удирдахгүй байгаа шүү дээ. Чуулганы. Яг хөө цаашид бол ерөнхийдөө их хурлын дарга одоо энэ чуулганыг удирдахгүй явах уу эсвэл удирдаад явах уу гэдэг дээр ингээ маргаантай асуудал үүсэж байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр парламентын үйл ажиллагаа дагалдах уу, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой, бойкот хийж ин гэдэг юм уу янз бүрийн байдлаар одоо улс төрийн хүрээнд бол яригдж байгаа. Гэхдээ Ардсан намын зүгээс бол энэ бол парламентын үйл ажиллагаа доголдохгүй байх бүрэн боломжтой. Яг гэвэл их хурлын дэд дарга хурлыг удирдаад даргалаад явах боломжтой гэдэг ийм байр суурийг илэрхийлж байгаа. За нөгөө талаас улс төрийн намын одоо дотоод үйл ажиллагаанд аль нэг нам нь одоо хөндлөнгөөс оролцох нь
намын тухай хуулиараач тэр улс төрийн соёлдооч тэр аль аль нь байж болохгүй зүйлээ гэдэг ийм шүүмжлэлийг бас Ардсан намынхан хүлээгээд байгаа нийтээс. За энэ дээр бол Ардсан намынхны зүгээс тухайн намын дотоод асуудалд оролцож байгаа биш, улс орны эрх ашигтай холбоотой томоохон гэмтэргийн шинжтэй холбоотой байж болзошгүй энэ асуудалд их хурлын дарга за нэр холбогдоод байгаа нь одоо олон нийтийн эрх ашигыг хамгаалах. За энэ дээр бол чимээгүй өнгөрч болохгүй юм асуудал гэдэг үгнээсээ хандж байгаа юм аа гэдэг ийм байр суурийг илэрхийлж байгаа. Маш хариуцлагатай албан тушаалтуудын амаар өөр хэн нэгэн биш. Ардын намын өөрсдийнх нь үгээр одоо тодорхой хэмжээний одоо буруутгал, гэмтрийг юм шиг үг хэллэг энэ нийгэмд болж бодохгүй байгаа зүйлүүдийн уг үн цаанаас ихтэй гэж өөрсдөө зааж ярьж байгаа. Тэгээ ийм асуудлууд хэтэрхий хавтгай хөндөгдөж байгаатай холбоотойгоор нөгөөдгөр парламентын улсын хурлын спикер одоо нэр энтэй холбогдсон асуудал хөндөгдөж байгаа учраас хууль тогтоогчдын хувьд энэ асуудлыг шийдэгдэл парламентыг тэр дундаа ийм асуудалтай холбогдсон одоо намын дарга болж байгаа хүн удирдах бол зохимжгүй байна. Ямар ч тохиолдолд эргэлзээ байгуул эргэлзээг биднээс одоо нүдэн ханаад түүний хажуугаар өнгөрч болохгүй. За энэ эргэлзээтэй холбоотой асуудлыг сонирхол зөрчилгөөр шийдэхин тулд энэ намын даргатай холбоотой асуудлаа эцсэл дуустал нөгөөтэйгөр одоо энэ асуудлуудыг одоо ядаж олон нийт итгэхүүц одоо тайлбар өдөргөдөө өгөх хүртлээр улсын хурлын даргын энэ дээр та суух нь бол зохимжгүй байна гэдэг зүйл яригдсан. Одоо бид нар бол одоо хариуцлага хүлээж байгаа байхгүй юу? Тий, хариуцлага хүлээж байгаа нам. Одоо тийм учраас одоо энийг бол ингээ хараач гисаад байж болохгүй. Тэгээд зохимжээгээр одоо хэвийн байдал, хэвийн голдролд нь оруулах улс орны хувьд бол одоо нэг өдөр ч гэсэн хэрэгтэй биш шүү дээ. Улс орны хөгжлийг явуулах тий. Одоо ард түмний амьдралыг одоо өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд улсын хурл одоо тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой, хойд ээлжих ёстой. Тэгээ эцээс аюул бол нүүрсний хулгайчд биш гэдгээрээ л ялгар таарах юм шиг байна. За энэ үйл явдлууд өрнөсний дараа улсын хурлын дараа Амраа Исгалан бас өөрөө гарч ирж мэдээлэл хийлээ тий 17 цагаас нэлээд орой мэдээлэл хийлээ. Тэгэхээр энэ мэдээллийн гол агуулга нь юу байв? За улсын хурлын дарга Амраа Исгалангийн мэдээлэл хийсэн одоо гол шалтгаан гэх юм бол яг өнөөдрийн хувьд бол за чуулганы хуралдааны дундуур улсын хурлын гишүүн Баасан Жаргал за их хурлын даргын одоо нүүрсний хулгайн гэмтрэгтэй холбогдуулаад байгаа Адмирал гэдэг энэ компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Талигаач Хасбаатар гэдэг хүний өхөлтэй холбоотой юм уу, үгүй юм уу гэдэг энэ асуудал олон нийтийг хамгийн их одоо талцуулж байна тийм. Тэгэхээр цагдаагийн байгууллага хууль хүчний байгууллагаас Адмирал гэдэг компани гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Талигаач Хасбаатарыг нас барсан одоо гэмтэргийн шинжтэй болоод цагдаагийн байгууллагын хэрэг дээр хэрэг үүсгээд шалгаж байгаа юу. За эсвэл ямар нэгэн одоо золгүй тохиолдлоор тий нас бараад эсвэл зам ёсныхоо хувьд ч гэдэг юм уу эрүүл мэндийн шалтгааны хувьд ч гэдэг юм уу гэмтэргийн шинжгүйгээр энэ асуудал болоод өнгөрсөн үү гэдэг дээр албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй юм аа. За энийг олон нийтэд нээлттэйгээр хууль зүйн байнгын хорогоор хэлэлцээд эргээд одоо энэ асуудал цэг тавих боломжтой юм аа гэдэг ийм байр сууриас мэдээлэл хийсэн. За ингээд хууль зүйн байнгын хороог одоо хуралдуулах санаачлаг гаргаад за цагдаа хууль хүчний байгууллагуудынхны удирдлагуудыг энэ асуудал дээр одоо мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг ийм байр сууриас хурлыг зарласан. За гэвч энэ хуралд одоо улсын хурлын одоо дарга Амраа Исгалангийн хэлж байгаагаар бол за улс төрийн хувьд талцаад байгаа энэ бойкотлогдсон зарим одоо хууль зүйн байнгын хорооны гишүүд хуралдаандаа ирж оролцож эрс бүртэйг улмаас одоо цагдаагийн байгууллагын мэдээллийг олон нийтэд нээлттэй хүргэж чадсангүй за байнгын хорооны хурал болсонгүй гэдэг ийм байр суурийн үүднээс одоо шуурхай мэдээлэл хийсэн. За нөгөө талаараа сүүлийн үед өрнөд байгаа энэ улс төрийн үйл явдалтай холбогдуулаад гүтгэлэг хэрэгс хитэрж байгаа учраас бас өөрийнхөө байр суурийг хүргэх нь зүйтэй гэж үзээд мэдээлэл хийсэн гэсэн. Тэгэхээр түүний одоо бас яг мэдээлэлдээ юу гэж дурдсан ямар байр суурьтайгаа үзэгчтэй хүргээд эргээд болцсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөр маань ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас үүдэлтэйгээр сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс уваагүйгээр олон үндэслэлгүй баримтгүй зөвлүүдээр гүтгэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа үйл явдал болж байна. Парламент Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага байдаг. Харамсалтай нь сүүлийн өдрүүдэд гүйцэтгэх засаглалын зүгээс надаар дамжуулж парламентын үйл ажиллагааг доголдуулах, бойкотлох ийм ажил бол зохион байгуулалтаагаар хийгдэж байна. Хамгийн тод жишээ
дөнгөж сая хууль зүйн байнгын ороо хаалаа. Өнөөдөр 15 цагаас хууль зүйн байнгын ороо хурлаа эхлүүлсэн. Засгийн газарт болон бусад одоо улсын их хурлын гишүүдээс магадгүй гүйцэтгэх засаглалын тэргүүнээс авч байгаа дарамтаас хамааралтайгаар хууль зүйн байнгын орооны хурлыг хуралдуулахгүйгээр бойкот хийлээ. 10 гишүүн эрдсэнд бүртгэгдээд 2 цаг хүлээгээд хурал болсонгүй. Амар баясгаланг нүүрсний хулгайч мэтээр зарлаж явсан нөхрийг 2 өдрийн өмнө Монгол улсын ерөнхий сайд Зандан Шатар хууль зүйн сайдаар томилж байгаагаа одоо үндсэн хууль зөрчиж улсын их хурл танилцуулахгүйгээр Монгол улсын ерөнхийлөгчөд танилцуулахгүйгээр томилж байгаагаа зарласан үйл явдал болсныг та бүхэн харж байна. Миний хувьд нэг зүйл тодорхой болсон. Би намынхаа баг хурал дээр хэлсэн. Намайг өнгөрсөн 2 жилийн туршид ямар зорилгоор нүүрсчин болгох энэ ажил хийгдсэн бэ гэдгийг учир нь тайлагдсан. Нүүрсчин болгох гэж гүтгэж байсан этгээд нь нүүрсчин болгуулахаар захиалга өгсөн этгээдээсээ Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаар шагнуулж байгааг Монголын ард түмэн тэр аяараа харж авсан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. Амар баясгалан миний би өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар нэгэн байдлаар аливаа хуулийн байгууллагад дуудагдаж шалгагдсан тохиолдол нэг ч байхгүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн тохиолдол нэг ч байхгүй. Аливаа шатны шүүхийн байгууллагаар гин буруутай гэдг нь тогтоогдож шийтгэгдсэн зүйл огтоос байхгүй. За тэгэхээр үндсэндээ бол одоо төрийн ордонд өрнөж байгаа энэ улс төрийн үйл явдлууд бол Монгол Ардын нам эрх баригч намын энэ улс төрийн тэмцэл бол үндсэндээ Монгол төрийн үйл ажиллагаанд бол маш том юм доголдол авчирч шүү дээ бодтоор. Тэгэхээр юу гэж ингэж хэлж яах вэ гэхээр одоо улсын их хурлын дарагч тэр ерөнхий сайдч тэр одоо энэ хуулийг тогтоох байгууллага, хуулийн байгууллагуудад нөлөөтэй энд үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо нөхцөл байдлыг бол маш тодорхой өөрсдөө баримтаар ярьцгаасан. За дээрээс нь сайд зорилготойгоор томилдог ийм асуудлыг ярьчлаа. За одоо ингээд өнөөдөр өрнөж байгаа энэ 7 хоногт өрнөж байгаа үйл явдлуудыг харахад улсын их хурлын дарга өөрөө улсын их хурлаа удирдах чадахгүй хэмжээнд хүрж байна. Улсын их хурлын сөрөг хүчин бол улсын их хурлын чуулганыг орхин гарч ийн гэдэг юм уу. Парламентын үйл ажиллагаанд ингээд нөлөөлөд эхэллээ. Засгийн газраар мэдээж оролдоод эхэлсэн. Тэгээ ингээд хин нь одоо ингээд төрийг тэр чигээр нь нам одоо маш одоо үйл ажиллагааны доголдолтой байдал руу оруулж байгаа гэж харагдгаар байна. Тэгэхээр зарим улс төр судлаачдын хувьд ч гэсэндээ энэ нь одоо цаашаа улам даамжирх юм бол өнгөрсөн 2008 онд болсон 7 дугаар сарын 1-ний одоо өвмэн самун шиг ийм нөхцөл байдал яваад орчихгүй. Тийм учраас ирэх барьж байгаа улс төрийн нам хариуцлагатай хандаж энэ асуудалтай яаралтай цэг тавих нь зүйтэй байна гэдэг ийм зүйлийг хэлж байгаа. За дээрэс нь одоо улс төрийн намын тухай шинэ хуулиар бол улс төрийн намууд татврын хөрөнгөөр санхүүждэг болсон. Тэгэхээр намд ингээд төрөөс татвараас санхүүждэг болсонтой холбогдуулаад одоо намын хариуцлагын асуудал бол бас нэг чухал ах хэвээр. За тэр тусмаа ирэх барьж байгаа намын хувьд бол иймэрхүү одоо өндөр албан тушаалтнууд нь ноцтой гэмт хэрэгт холбогдох ч юм уу те эсвэл бие биенийхээ одоо намын эрх мэдэл бүхий энэ албан тушаалын төлөө өрсөлдөгдөө бие биенийг харуулж олон нийтийг эргэлзээтэй байдалд энэ хүргэж байгаа асуудал бас ёс зүг юм а гэдэг ийм олон талын байр суурийг илэрхийлж байгаа. За бусад одоо юу гэдэг их хурлын гишүүдийн хувьд бол ер нь бол улс төрийн намд энэ үзэгдэл бол байдаг. Альж өрсөлдөөний үед бол хэвэн байдаг зүйлээ гэх мэтэр янз бүрээр тайлбарлаж байгаа. Гэтэ яг одоо энэ цаг үед бол улсын их хурлын намрын чуулганаар 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Тэгэхээр төсөвтэй холбоотой төсвтөр яг ямар асуудлууд явж гинүү гэдэг нь бас олон нийтийн анхаарлаас нэлээд холдоод эхэллээ. За уг нь бол эмч багш нар ахмадуу цалин тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой за энэ дээр төсвтөр ямар гарц вэ? Аль зардлыг нь таньж хэмж болох вэ гэдэг ийм олон асуудал төр их хурлын гишүүд уулна. Нухацтай сууж ажиллах ёстой ийм цаг үега харамсалтай нь энэ цаг үед одоо намрын чуулган маань эрцэн хангалтгүй за засгийн газрын гишүүд ч гэсэндээ бас улс төрийн өмнөтэй холбоотойгоор бас эзгүй байна гэдэг энэ олон шүүмжлэлийг одоо хүлээсээр байна. Гэхдээ улс төр одоо цаашид бас яаж өрнөх нь тодорхойгүй байгаа ч гэсэндээ төсөвтэй холбоотой энэ асуудал бол яалтчгүй одоо олон нийтийн анхаарах ёстой ийм сэдэв байна. Бас нэг асуудал байгаа нь дээд шүүхтэр бүртгэх тухай асуудал. Ер нь бол хуулиар бол 45 хоногийн дотор Монгол Ардын намын даргадаа одоо намын даргийнхаа сонгуулийг яаж явуулсан бэ гэдэг энэ процессоо танилцуулаад за тэгээд улсын хурлын дарга амар баясгалангийн одоо нэрийг бүртгүүлэх энэ хүсэлтэд хөргүүлсэн байна. За дээд шүүх бол 45 хоногийн дотор хариугаа эргүүлэх ёстой. За тэгэхээр энэ дээр бас л хоёр хуваагдал явагдаж байгаа. Яг тэгвэл улсын дээд шүүх бол
улс төрийн намын тухай хуулийг одоо бүртгэсэн. За энэний дагуу шийдвэр гаргадаг. Тэгэхээр улс төрийн нам болон Монгол Ардын намын дөрмийн бус одоо сонгуул явагдсан учраас дээдшүүхийн шийдвэр одоо Монгол Ардын намын даргад одоогийн их хурлын дарга амар баясгалан бүртгэхгүй юм шийдвэр гаргахгүй гэсэн юм бас таамаглалууд байгаа. За нөгөө талаар дээд шүүх болвол бүртгэх ийм процессыг хийдэг. За улс төрийн нам дотоод сонгуулаа 4/5 хийгээ явуулсан учраас дээд шүүх одоо баталгаажуулах нь тодорхой юм а гэдэг ийм байр суурийг илэрхийлээд байгаа. Тэгэхээр цаашид бас юу өрнөх нь. За тэгээд Монгол Ардын намын их хурл бол 11-р сарын дундуур бас зарлагдсан. Тэгэхээр энэ хүртэл бас улс төр нэлээд ширүү өрнөх ийм нөхцөл байдалтай. За мэдээлэл өгсөн баярлалаа.